Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлан хүргэе. Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-аас гарч байгаа шийдвэрээ зарласан байна. За энэ шийдвэр нь баасан гарагаас эхлээд хүчин төгөлдөр болж хэрэгжих юм байна. За Арабын нэгдсэн Эмират улс ийм шийдвэр гарах болсноо үндэсний ашиг сонирхлоо хамгаалах зорилготой гэж хэлсэн. За тэгээд тус улсын зүгээс ОПЕК болон ОПЕК дээр нэмэх нь гэсэн одоо ийм механизмууд байдаг. Эдгээр механизмудаас гарч байгаа шийдвэрээ өнгөрсөн мягмар гарагт зарласан. За энэ одоо үйл явдал нь бол Америкийн нэгдсэн улс болон Ирантай холбоотой дайн байлдааны үйл ажиллагаа өрнөж байгаа үед ОПЕК болох одоо газрын тосны экспортлогч орнуудын бүлэгт хүнд цохилт болж болцшгүй байгаа юм. За энэ шийдвэрээ баасан гарагаас хэрэгжиж эхлэн гэж зарласан. За энэ алхам нь Арабын нэгдсэн Эмират улсын урт хугацааны стратеги эдийн засгийн алсын хараа эрчим хүчний профайлыг тусгасан гэдгийгэ төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдэгдэж дуурсан. За бид тус байгууллагт ажиллаж байх хугацаанд бүх хүний сайн сайхны төлөө ихээхэн хувь нэмэр оруулсан. За үүнээсээ болоод бүрч их хэмжээний золиос амссан гэж тус улсын зүгээс хэлж байгаа. За гисэн хэдий ч үндэснийхээ ашиг сонирхолд нийцүүлэн хүчин чармаалтаа төлрүүлэх цаг болсон гэдгийг төрийн одоо мэдээллүүд мэдээлж байгаа. За ОПЕК-ийн хувьд бол Арабын нэгдсэн Эмират улсыг алдаж байгаа явдал нь цаашдаа газрын тосны энэхүү одоо картел гэж нэрлэгддэг газрын тос экспортлж байгаа орнуудын үйл ажиллагааг сулруулж болзошгүй. За энэ байгууллагын хувьд бол маш олон одоо бэрхшээлтэй зүйлүүд бол байдаг. За одоогийн байдлаар геополитиктэй холбоотой асуудлууд үүссэн. За мөн үйлдвэрлэлийн квот тогтоох зэрэг олон асуудалтай тулгарч дотор одоо байгууллага дотроо маш олон одоо санал зөрчилдөөнтэй зүйлүүд байдаг. За гэвч бол аль болох асуудалд нэгдсэн одоо байдлаар хандахыг эрмэлзсээр ирсэн. За гэвч бол Арабын нэгдсэн Эмират улс ийхүү одоо олон жилийн дараа тус байгууллагаас гарах шийдвэрээ гаргаж байгаа юм. За Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний сайд Сухайл Мохаммед Аль Марузи бүс нутгийн эрчим хүчний стратеги сайтар судалсан. За энэ судалсныхаа үндсэн дээр шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн. За Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-ийн хувьд бол мэдээж хэрэг улс орнууд дотроо бол үйлдвэрлэгчээрээ эхний одоо тухайн одоо үйлдвэрлэлийнхаа хэмжээнээс шалтгаалаад бол эхний 2-3-т одоо барагддаг ийм одоо чухал тоглогч нь байгаа. За мэдээж хэрэг Сауди Арабтай харьцуулахад бол гаргаж байгаа бүтээгдэхүүнийхэн хэмжээ нь төдийлөн их одоо хэмжээг хамардаггүй ч гэсэн одоо цаашдаа ОПЕК-ийг орхисноор энэ байгууллагын хүрээнд бол үйлдвэрлэлээ хязгаарлаж байсан бол үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бол бий болж байгаа юм. За өөрөөр хэлбэл газрын тос одоо экспортлдог орнууд бол тодорхой хэмжээнд үйлдвэрлэлээ хязгаарлах замаар газрын тосны үнд нөлөөлөх бодлогыг олон жилийн туршид хэрэгжүүлсээр ирсэн. За тэгвэл энэхүү байгууллагаас гарснаар бол өөрийн одоо үндэсний эрх ашигтай нийцүүлэн газрын тосны үйлдвэрлэлээ хөгжүүлж өргөжүүлэх боломж Арабын нэгдсэн Эмират улсад нэгдэж байгаа юм. ОПЕК-ийн хувьд Персийн булангийн үйлдвэрлэгч орнуудын хувьд томоохон асуудал үүссэн байгаа нь Ормосын хоолойд хөлөг онгоцууд гатсан байгаа. За үүнээс болоод одоо дэлхий дээр нефтийн болон шингэрүүлсэн байгалийн 5.1-нд дамждаг энэхүү хоолойтой холбоотойгоор экспортын болон одоо тээвэр логистикийн асуудлууд аль хэдийн хүндрэл үүсгэсэн. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК-ийг газрын тосны хүнийг хөргөдөж дэлхийн бусад хэсгийг дээрэмдэж тонж байна гэж буруутгаж байсан. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Америкийн Персийн буланд одоо явуулж байгаа цэргийн дэмжлэгийг газрын тосны үнэтэй холбож Америк ОПЕК-ийн гишүүдийг өмгөөлж байгаа ч гэсэн за харин энэ одоо өмгөөллийг ашиглан газрын тосны үнээс зөвхөн одоо ашиг олох зорилгоор тэдгээр улсууд юу ч хийхгүй сууж байна гэсэн ийм зүйлийг бас Америкийн ерөнхийлөгчөөс бол мэдээлэл гаргаж байсан. За Арабын нэгдсэн Эмират улс энэхүү шийдвэр гаргаж байгаа явдал нь мөн одоо Дэлхийн банкнаас гаргаж байгаа шинэ одоо тайлантай давхцаж байгаа юм. За Дэлхийн банкны зүгээс ойрхон орнодод үүсэт байгаа нөхцөл байдал за үүнээс болоод түүхэнд одоо бичигт гүйцэх хэмжээнд газрын тосны үн нэмэгдэж за нийлүүлэлтэнд хомсдол үүсэж байгаа явдлыг анхааруулсан. За энэ нь бол цаашдаа эрчим хүчний үнийг дунджаар 4.1 орчмоор өсгөн. За Ормосын хоолоогоор дамжин өнгөрөх тээвэрлэлт дайны өмнөх түвшинд эргэн ороход 6 сарын хугацаа шаардлагатай гэсэн ийм таамаглалуудыг хэлж байгаа юм. За өнөөдөр дайн байлдааны үйл ажиллагаа зогсоод Ормосын хоолой хэвийн үйл ажиллагаанд орсон ч гэсэн энэхүү одоо үйлдвэрлэлийг дахин сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны тайланд онцолж байгаа. За ОПЕК-ийн хувьд 1960 онд
байгуулагдсан байна. За Иран, Ирак, Кувейт, Сауди Араби, Венесуэл гэсэн үндсэн 5 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. За гол зорилго нь бол гишүүдийнхээ доктортой орлогыг хангах зорилгоор үйлдвэрлэлийг зохицуулах замаар газрын тосны томоохон экспортлогчдын эрх ашигыг хамгаалах зорилготойгоор байгуулагдаж байсан. За энэ байгууллагыг бол картел гэж нэрлэгддэг. За картел гэдэг нь бол тодорхой бас бүлэглэлийг хилдэг. За энэхүү картелийн гишүүн орнуудын тоо бол олон жилийн хугацаанд бол хэлбэлцэж байсан. За үүсгэн байгуулагч 5 гишүүнээс гадна Алжир, Эквадорын Гвине, Габон, Ливи, Нигер, Конго зэрэг улсууд энэ байгууллагт бас оролцож үйл ажиллагаанд нь багтаж оролцдог. За Арабын нэгдсэн Эмират улсын хувьд 1967 онд тус байгууллагт элссэн. За ингээд тус байгууллагаас энэхүү гарч байгаа учраас байгууллагын гишүүний хувьд одоо байгаа 12 гишүүн нь 11 гишүүн болж тоон цөөрч байгаа юм. За ОПЕК нэмэх гэсэн бас ийм механизм ажилладаг. За энэ бол ОПЕК-аас гадна үйл ажиллагаа явуулдаг газрын тос экспортлогч орнуудыг багтаадаг. За энэ бол ОПЕК-ийн бус 10 гишүүн орныг бий болгож ийм хүрээлэл механизмыг бий болгох замаар дэлхийн газрын тосны үнэнд зохицуулттайгаар оролцоог хангаж ирсэн. За Вена хотод төвтэй энэхүү байгууллага нь газрын тосны картелийн зах зээлийнх нь хүч нь сүүлийн үед суларч байгаа гэсэн ийм ажиглалт трендүүд бол гарч байгаа. За учир нь гэвэл Америкийн нэгдсэн улс дотооддоо газрын тосны экспортоо нэмэгдүүлж байгаа. За ялангуяа шингэрүүлсэн байгалийн хий гаргаж бус орнуудад нефт болон эрчим хүчнийхэн зах зээлд нь нийлүүлж байгаа явдал нь энэхүү ОПЕК-ийн зах зээлд нөлөөлөх хүчийг нь бууруулж байгаа юм. За түүнчлэн Арабын нэгдсэн Эмират болон Сауди Арабын хувьд бол эдийн засгийн асуудал болон бүс нутгийн улс төр за ялангуяа улаан тэнгисийн бүс нутагт хинэн давмгайлах вэ гэдэгтэр байнга өрсөлдөж ирсэн. За тийм учраас магадгүй бас Арабын нэгдсэн Эмират бас энэ шийдвэрийг гаргах бас нь бүс нутгийн геополитикийн өрсөлдөөнтэй холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид тайлбарлаж байгаа. Сауди Араб болон Арабын нэгдсэн Эмират улс нь олон асуудал дээр санал зөрөлдөөнтэй геополитикийн зарим асуудал байдаг ч гэсэн зарим асуудал дээр бол санал нэгдэж байсан түүх байдаг. За 2015 онд бол Йеменд иргэний дайнд нь бол 2 улс хутгалдан орсон. За үүний гол шалтгаан нь бол Ираны дэмжлэгтэй Хути нарын эсрэг тэмцэхэд бол хамтарч цэргийн хүч илгээж байсан. За гэвч бол энэхүү байгуулсан цэргийн эвсэл нь 12 дугаар сарын сүүлээр Арабын нэгдсэн Эмират улсын дэмжлэгтэй Йеменийн салан тусгаарлагчдад зориулан зэвсгийн тээвэрлэлтийг бөмбөгдсөн асуудал бол үүссэн. За үүнд бол аль талууд бие бинийгээ буруутгаж байгаа. За эрчим хүчний компани болох Rystad Energy Арабын нэгдсэн Эмират улс бол тус байгууллагыг орхиж байгаа явдал нь газрын тос үйлдвэрлэгч тус ОПЕК-ийн бүлгийн хувьд томоохон өөрчлөлт болж байгаа гэдгийг харуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэ газрын тос үйлдвэрлэгч орнууд экспортлагчдын дунд Сауди Араб дамгаалсан байр суурьтай байдаг. За тэгвэл үүнд нь бас бусад жижиг орнууд төдийлөн таатай ханддаггүй байсан гэдэг нь Арабын нэгдсэн Эмират улсын шийдвэр харуулж байгаа юм. За Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-аас гарах шийдвэр нь Ормосын хоолойг хааж байгаатай холбогдуулан дэлхийн эрчим хүчний хангамжинд шууд нөлөөлөхгүй ч гэсэн урт хугацаанд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж удахгүй гэж харж байгаа. За тус улсын хувьд үйлдвэрлэлийн хүчин чадлаа цаашид нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За үүний тулд бол урт хугацаанд илүү их газрын тосыг экспортлох боломжийг хангахаар ажиллаж байгаа. За энд нь бол цаашдаа магадгүй энэ улсын гаргаж байгаа үйлдвэрлэж байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэх боломжтой. За Capital Economics компани уур амьсгал бараа бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Дэвид Оксли тус улсын хувьд энэ байгууллагаас гарах нь газрын тос үнэнд буурахад хүргэж болзошгүй ч гэсэн эх 10 жилд бол зах зээл дээр хэлбэлцэл нэмэгдэхэд хүргэж болзошгүй гэдгийг бус хэлсэн байгаа. За Арабын нэгдсэн Эмират улс жижиг боловч бусад гишүүн орнууд гарах за эсвэл Орос, Сауди Араб зэрэг орнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр шийдсэн тохиолдолд үр дагавар нь ноцтой байж болзошгүй гэдгийг судлаачид анхааруулж байгаа. За ОПЕК-ийн хамгийн сүүлийн статистик мэдээлэлээс үзэхэд Арабын нэгдсэн Эмират улс 2024 онд өдөрт 2.9 сая баррел газрын тос олборлсон. За ОПЕК-ийн дефакто тэргүүлэгч Сауди Араб өдөрт 9 сая баррел газрын тос олборлсон. За мэрэгчлэнүүд Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-аас гарч байгаа энэхүү шийдвэрийн хүрээнд цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх тохиолдолд 1 сая орчим баррелаар газрын тос нэмж олборлох боломжтой гэсэн тооцооллыг гаргаж байгаа. За тэр чинээгээр дэлхийн эдийн засагт энэхүү нөлөөлөл за газрын тосны үнийг бол цаашид ямар байдлаар зохицуулахад бол тодорхой нөлөөллийг авчруулах боломжтой гэж үзэж байгаа. За гэвч бол энэ нөлөөлөл нь одоо шууд гарахгүй урт хугацаанд нөлөөлөл нь гарна гэдгийг эрдэмтэд болон эдийн засагчид анхааруулж байгаамаа.